Гендрийн үүсэл хөгжил нь анх 20-р зууны ихэнх үеэс эмэгтэйчүүдийн эрх хэрэгжүүлэг хамгаалахаар гарч ирсэн ойлголт бөгөөд өдгөө аажмаар нийгэм соёлын бүхэл салбарыг хамруулснаар гендер судлал болтлоо хөгжсөн байна. Дэлхийн түүхэнд анх 1950 он хүртэл хүйс ба гендрийг нэгэн жил утгатайгаар ойлгосоор ирсэн. Цаг хугацаа гендрийн өөрчлөлт гэж чухам юу вэ? Гендер гэдэг нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд нийгэм болон соёлын тал дээр тодорхойлогдож байгаа ялгаануудыг хэлнэ. Гендрийн ялгарлан гадуурхалт гэж юу вэ? Гендрийн ялгарлан гадуурхалт гэдэг нь хувь хүнийг аль нэг хүйст харьяалагдаж байгаагаас нь болж амьдралын аль нэг хүрээнд ялгарлан гадуурхахыг гендрийн ялгарлан гадуурхалт гэж үздэг. Гендрийн ялгарлан гадуурхалтын тохиолдлуудаас нь авч үзье. Үүнд нэгдүгээрт эмэгтэй хүн учраас удирдах төвшөнд ажиллах чадваргүй гэж үздэг. Үүний шалтгаан нь эмэгтэй хүний хүүхэд төрүүлдэг биологийн нөхөн орчин үүргээс нь шалтгаалan ажил тавхаас татгалздаг. Мөн хоёрдугаарт эрэгтэй хүн байж уйллаа гошглоо гэсэн шалтгаанаас гендрийн ялгарлан гадуурхалт үүсдэг байна. Гендрийн хэвшмэл ойлголтын сүрмэлөө сэтгэл зүйн тааламжгүй байдал, бусдын хүлээлт хүсэлтэд нийцэх, эсвэл сонирхол хязгаарлагдах, мөн ядуулан гадуурхал хүчирхийллийн ил тод хэлбэр, үүргийн тэгш бус барилтыг гендрийн хэвшмэл ойлголтын сүрмэлөө гэж үздэг. Гендрийн эрх тэгш байдлын үр дүн. Нэгт эрүүл ахуй нийгэм шударгаас хараад бус мэдрэмж өсөх, амьдралын чанар сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг нь ордог байна. Гендер бол нийгмийн аль нэг бүлгийн тухай асуудал биш, зөвхөн эмэгтэйчүүдийн тухай асуудал биш, эрэгтэй эмэгтэй хүн амын тоог тэгшлэх асуудал биш, харин товчгондоо танд таны гэр бүлд хамаатай бөгөөд нийгэмд хэнийг ч үйл орхигдуулахгүй гэсэн ойлголт юм а. Гендрийн тухай илүү их мэдээллийг авах хүсвэл дараах QR кодыг уншуулад илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Гендер гэдэг зөвхөн биологийн хүйснээс хамаарахгүй, харин нийгмийн тогтсон хандлага, үнэт зүйл, дүрм журмаас хамаардаг гэж үздэг юм. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Created using